За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ өнөөдөр 2024 оны элэцлийн ерөнхий сургалтын математикийн 2 оноотой бодлогод өгөх хөтөлбөрөд хүргье. За өнөөдөр 17 дугаар бодлогоос эхлэе. За энэ маань C хувилбарын 17 дугаар бодлого байгаа. X санамсалгүй өсгчийн магадлалын тархалтын өснөгтөр ингээ харуулсан байна. За энд бол X гэдэг нь манай хувьсгч маань ахна. P гэдэг маань болох манай тэр хувьсгчид харгалзах магадлал маань ахна тий. За эндээс математик дунд чинь X нь 1.2 бол P1 P2 магадлалуудын хамаарлал нь аль нь үнэн бэ гэж асуусан байна. За бодолтыг харъя. Математик дундаж гэдэг маань магадлаа харгалзах хувьсгч X-ээр нь үржүүлээд хооронд нь нэмснийг маань математик дундаж гэж яах нь зөмөр үзсэн байгаа. За тэгэхээр математик дундаа энэ хүснэгтээс харахад P1-ийг 1-ээр үржүүлээд нэмсэн нь P2-ыг 2-оор үржүүлээд нэмсэн нь 1.2-тай яах нь тэнцүү гэсэн өгдлөөсөө болж байна тийм ээ. За эндээс P1 дээр нэмэх нь 2P2 тэнцүү 1.2 болж байна. За мөн бүх магадлалуудын нийлбэр нэгтэй тэнцвэдэг тийм бүтэн мэг магадлал. Юу гэсэн үг P1 дээр P2-ыг нэмэхэд нэгтэй яах нь тэнцүү. За эндээс P1 дээр нэмэх нь P2P2 гэдгээ задлчих. P1 дээр нэмэх нь P2 нэмэх нь P2 тэнцүү 1.2 болно тийм. Гэтэл P1 дээр нэмэх нь P2 чинь 1 юм чинь эндээс P2 маань 0.2 яах нь 2 бол таарлаа. За ингээд P2-ыг цөмөрөө 1.2-г олцсон юм чинь нийлбэр нь 1 байдаг гэдгээс P1 нь 0.8 яах нь 8 боллоо. За эндээс аль хариултууд нь зөв бэ гэж үзмэл А хариулт нь P2-оос P1-ийг хасахад 0.4 гэж байна. Тэгэхээр 0.2-оос 0.8-ыг хасахаар хасахтаа гарч байна тийм ээ. B хариу нь P2 нь ямарсан үнэ их гэж байна. Тэгэхээр худлаа байна тий. Харин C хариулт маань P1-ээс P2-ыг хасахад 0.6 гарч байна. Тэгэхээр манай зөв хариулт маань C байх нэ. За та бүхэнд дараагийн бодлогоо харуулж үзье. За А хувилбар руу орсон байна. За А хувилбарын 18 дугаар бодлогыг харъя. За нэг цэг төвтэй 4 эсвэл 6 гэсэн 2 ариадастай тойрог дурсан байна тийм ээ. За тэгэхээр мэдээж дотор талын жижиг тойрог маань 4 ариадастай, гадна талын 6 тойрог маань 6 ариадастай юм 2 дуу давхарлаад ингээд зурсан байна тийм. Тэгэнгүүтээ яг төвийн дайруулаад диаметр татхад 2 диаметр маань тойрогоо дугуйгаа яах нь 4 тэнцүү хэсэгт ясна хуваасан. За тэгвэл тэр захын тэр харлуулсан 2 жижиг цагирга яах нь дундаа будсан байна тийм ээ. За тэгвэл том дугуй буюу 6 ариадастай дугуйгаас нэг цэг авахд тэр бодогдсон хэсэгт унах магадлалыг олоорой гэсэн бодлого байна. За тэгвэл тойргийн талбайг зөмөрөө пэр квадрат гэж мэдж байгаа тийм. За эндээс тэгвэл том тойргийн талбай маань 6 π гүрчг 6-ын квадрат буюу 36 π болно тийм. Харин жижиг тойргийн маань талбай π гүрчг 4-ийн квадрат буюу 16 π боллоо. За тэгвэл нөгөө цагирга. За тэр цагирга гэдэг маань тэр гадна талын нөгөө том тойрог жижиг тойрог хоёрын дундлын тийм нэг цагирга үүсэж байна тийм ээ. Тэрний талбай гэдэг. Тэгэхээр томоосоо жижигийнхаа талбайг хасчвал 20 π гарч байна. Тэгэхээр цагирга маань 20 π явах нь. За тэгвэл энэ будагдсан хэсгийн цагирга маань нэг үл яг 2-ны 1 нь байна. Тэгэхээр 20 π-г 2-той очвол 10 π байх нэ. За магадлалаа олъё. Магадлал маань будагдсан хэсгийн магадлал маань талбай маань 10 π, харин бүтэн том талбай маань 36 π юм чи 10 π-гээ 36 дахь очингууд 18-ны 5 буюу манай зөв хариу маань C хариу гарлаа. За дараагийн бодлого А хувилбарын 19 дугаар бодлогыг харъя. За D-ийн хуваах нь dx тэнцүү синус x-с 3 синус x байх ба m нь p-ний 3 p хуваах нь 3 хасах 3-ны 1 гэсэн цэгийг дайрдаг бол морин төчлөө болоорой гэж. За тэгвэл энэ D-ийн dx гэдэг маань дифференциал буюу манай нөгөө интегралийн ямар интегралаар аль хувьсгчд уламж авсан түүгээр буцаад гэдэг байна тийм. Тэгэхээр d-ийг маань d-ийг хуваажимж хойшоорох үржүүлчих. За ингээ хоёр талаас нь нэгээс нэгээр нөгөөх нь x-ээр яах нь интеграл авчих. Тэгэхээр интеграл d гэдэг маань y тэнцүү. За тусрын интеграл авъя. Интеграл синус dx хасах нь 3 синус 3x dx боллоо. За синусийн интеграл бол эндээс бол хасах косинус болчихно. Харин синус 3x dx гэдэг маань дифференциалын ойдлыг 3-аар үржүүлж өгсөн бол эргүүлээ хувааж өгөөд синус 3x d3x гэдэг 3x гэдэг тэнцвүүлж байгаа интеграл авъя. Мөн яг синус интеграл хасах косинус учраас хасахын нэмэх болцсон байгаа харж байна. Тэгэхээр y тэнцүү хасах косинус x-тэй нэмэх 3-ны 1-ийг үрчин косинус 3x нэмэх нь c гэж гарч байна. За тэгэхээр энд өгсөн нөхцөлмөөс цөмөр c тоогоо олъё. Өгсөн нөхцөл маань m цэгийнхаа x-ийн оронд p хуваах нь 3-ыг тавихад y нь хасах 3-ны 1 болдог. Тэгэхээр цөмөр орлуулаад тавья.
Пик хуваахам 3 гэдэг чинь өөрөө 60 градус тий. Косинус 60 градуст маань л яах нь косинус 60 градуст маань 2-1 байдаг тийм ээ. За тэгэхээр косинус фид маань хасах 1 байдаг гэд цөмөөрөө эмгэгтэйд янзлчвал эндээс c тэнцүү хэдгээ арч чинь 2-1. За ингээд y тэнцүү хасах косинус x-тэй нэмэх нь 3-1 косинус 3x нэмэх нь 2-1 гэд манай хариу B хариу боллоо. За хөлбөрийн дараагийн 20 дугаар бодлого харъя цөмөөрөө. 20 дугаар бодлого. Барааны үн байгаа үннээсээ 2 удаа дараалан тэнцүү хувиар өсгөд анхны үннээсээ 1236 хувиар өссөн бай. Хувиар өссөн байх вэ гэж. Яг ямар хувиар өссөн бэ гэж. За энэ цөмөөрөө 1236 хувигаа тоороо шилж үү тий. Тэгэхээр 100 тооч. Тэгэхээр 0.1000-ны 1236 гэдэг тоотой яах нь тэнцүү юм байна. За энд нэг томьёо гарч байна. А гүрчг нь 1 дээр нэмэх нь А нэм зэрэг тэнцүү Б гэж. За энэ бол нэг банкны хүний бодлого гэж та бүхэн сайн мэдчихэж байгаа бох тий. А гэдэг мөнгө хадгалуулахад И гэдэг хувиар хадгалуулахад хэдэн сарын И гэдэг хувиар хадгалуулахад хэдэн сарын дараа бий болох вэ гэдэг бодлого байгаа тий. Яг энэ бодлогон дээр цөмөөрөө анхны үннээсээ 2 удаа дараалсан гэсэн учраас N нь 2 хувь нь бол мэддэхгүй энэ хувийг цөмөр олох гээд байгаа тий. Энэ маань анхны 1 гэдэг төгрөг хадгалуулсан гэвэл 100000-ны 1236 төгрөг болсон гэж ойлгох нь. Юу гэсэн үг бол анх 1 төгрөг байсан гэж байна шүү дээ. Тэр маань өссөн гэсэн. Тэгэхээр өссөн тоогоо олонгууд 0.1000-ны 100000-ны 1236 нэг дээр нэмчих нь шүү дээ. Тэгэхээр 1 төгрөг хадгалуулсан маань тодорхой хувиар 2 удаа дараалж өсөөл ийм тоотой тэнцүү байх нь. За энэний хоёр талаас язгуур авчи. Тэгвэл 1 дээр нэмэх нь ийм маань 106-тай тэнцүү. Эндээс ийм маань яах нь 0.6. 0.6 гэдэг тоогоо цөмөөрөө хувь руу шижирхэн 100%-аар яах нь өрчүүлж. Тэгвэл 6%. Тэгэхээр 6% дараалж 2 удаа өрссөн учраас яах нь 1236-аар өссөн байх нэ. Тэгэхээр манай хариу B хариу байх нэ. За энэ бодлого бас яах нь та бүхэн нөгөө пропорцоор бодчих яах вүлээ бас болно шүү. Эхлээд x байж байгаа нэмлээд иглээ тэ. За дараагийн бодлого 21 дэх бодлогоор x квадратаас нь 3x нь тгээс бага их 2-оос асах нь x нь тгээс их үе тэнцэтгэл төвшүүдийг нэгэн зэрэг хангах шийдвэрийн олонлыг болоорой гэж. За эхний тэнцэтгэл төвшөө бодъё. Эхний тэнцэтгэл төвшөө x-ийг үржихмэл хаалтнаас гаргачих юм бол x-ийг үржих нь x-ээс нь 3 нь тгээс бага болж байгаа. За эндээс тэгвэл графикийг үзэх юм бол x тэнцвүүдийг x тэнцүү 3 гэсээ дээш харсан параболын тгээс бага хэсгийг авч. Тэгэхээр тгээс бага гэдэг чинь одоо манай энэ зураг дээр харагдчихвал 0-оос 3-ын хооронд бол манай утга маань байна тий. Нөгөө тэнцвэлч маань x-ээс асах нь 2-оос асах x нь тгээс их буюу хасах x-ээ хойш оруулчвал x нь 2-оос их. Тэгэхээр манай графикаас харуул манай график маань 0-оос 3-ын хооронд байсан тий. Гэтэл 2-оос бага гэдэг үз. Тэгэхээр энэ шар зураас байх шүү тий. За тэгээд уг нь 0-0-оос 3 гэдэг улаан зураасны хооронд байсан хариу маань 2-оос бага болчоор одоо манай хариу маань 0-оос 2 болчих нь тий. 0-оос 2. Тэгэхээр манай хариу маань зөв хариу D байх нэ. За А хөлбөрийн 22 дугаар бодлого. Тас дээр 1-ээс 6 хүртэлх тоонуудын нэгээр нь бичсэн 2 шог ороход буусан нүднүүдийн үржүүр 4 туваагдах байх магадлалыг болоорой гэж. За тэгэхээр 4 туваагдах боломжийг цөмөр олъё. Нэг бол 2 буугаад 4 байж магадгүй. Эсвэл 2 4 буугаад 8 байж магадгүй. За тэгэхээр эхний шоо яг нь 2 буугаад дараагийн шоо 4 буусан гэж байна тий. Тэгэхээр эхний шоо 4 буугаад дараагийн шоо 2 буусан байх. Тэгэхээр энэ боломж бол 2 удаа байх нэ тий. За дараа нь эхний шоо 2 дараагийн шоо 6 буухад 12 гарч ийн 4 туваагдана тий. Энэ маань бас 2 боломжтой. Яг гэвэл эхний шоо 6 дараагийн шоо 2 гэж болно. За дараа нь эхний шоо 1 дараагийн шоо 4 байж болно. Тэгвэл үржүүр нь 4-гээ 4 туваагч. Тэгвэл энэ маань бас 2 нэстэй. Эхнийх нь 4 дараачих нь 1. За эхний шоо 3 дараагийн шоо 4 буухад 12 болоод 4 туваагдчихээн тий. За тэгвэл энэ маань бас байр сэлгэгч зачмаар бас 2 боломжтой. Тэгэхээр эхний тэр 2-ыг үржих нь 2 тэнцүү 4 гэдгээс босноод бүгд 2 боломжтой харагдчихээн тий. За тэгвэл 4-ыг үржих нь 4 16 байж болно тий. 4 4 буусан биш. Энэ бол байр сэлгээч 4 4 чинь нэг л боломжтой яах нь тооцогдно. За тэгвэл эхний шоо 4 дараагийн шоо яах нь 5 байж болно. Энэ маань бас байр сэлгэгч зарчим яах ашиглаа да 2 боломжтой. За ингэхээр 4-ыг үржих нь 6 бас байж болно тий. Энэ маань бас 2 боломжтой. Харин 6-ыг үржих нь 6 бол нэг л боломжтой байх нь.
За ингээд нийт боломж маань бол ер нь эхний шоо 6 янзаар бууж болно. Дараагийн шоо 6 янзаар бууж ингээд үржих зарчим утсаар 636 боломж байгаа. Гэтэл бидний байж болох боломж маань урд харагдчихэв тийм ээ. Гэхдээ энд бол хэдэн боломж юм. За 1 2 3 4 5 6 7 8 9 9 боломжийн маань 1 2 3-аас бусд нь 2 удаа давтагдана. Тэгэхээр 9-с 3-ыг хасган 6, 6-ыг 2-ыг үчир 12 боломжтой нөгөө 3-аа нэмлээ 10 яах нь 5 боломж байх нэ. За тэгвэл магадлал маань нийт 15 боломж 36 боломжны 15 гээд хураагаад 12-ны 5 буюу манай хариу Е хариу маань зөв байх нэ. За тэгэхээр яагаад боломж 2-оор үржүүлж байгаа мэдэж байгаа тийм ялгаатай 2 шоо байж таарна шүү дээ. Ялгаа нэг ижил гэж чигөөсөө огт хэлээгүй учраас ялгаатай л гэж удаад 2 буухад 4 буусан маань 4 буухад 2 буусан гэд 2-оор 2 боломжоор тооцогдож байгааг анзаараарай. За 23 дугаар бодлого А вариант тийм. За 90 тэнцээ CX-дээр нэмэх нь 3-ыг хуваах нь X-дээр нэмэх нь B гэдэг функцийн график нь X нь 1 үед Y нь 2 гэдэг цэгийг яат дайрдаг ба хэвтэй асимптот нь 3 Y тэнцүү 3 гэдэг шулуун бол босон асимптотыг олоорой гэж. За бодолтыг хараа зөмөрөө. За бодолт нь хэвтэй асимптотыг хуваар ба хүртүр ижил зэрэгтэй байх хэрэгтэй. Ижил зэрэгтэй. Одоо ижил зэрэгтэй байвал өөрөөр боддог тийм. Жишээ нь юу гэсэн үг хуваарийн зэрэг маань X-ийн зэрэг 1, хүртүрийн зэрэг маань X-ийн зэрэг 1 байгаа байхгүй хоёулаа тэнцүү. Тэгэх юм бол ахмад гишүүний өмнөх оцодод хуваачдаг. C-г 1 хуваачдаг. Тэгэхээр эндээс C-г 1 хуваахаар C буюу Y тэнцүү C гэдэг маань манай хэвтэй асимптот. Гэтэл бодлогын нөхцөл дээр маань Y тэнцүү C-г C-г нь 3 гэж өччих. Тэгвэл эндээс C тэнцүү 3-г олоод манай функц маань 3x-дээр нэмэх нь 3 хуваах нь x-дээр нэмэх нь b боллоо. За тэгвэл бодлогын нөхцөл дахиад нэг юм өгсөн байгаа тийм юу вэ? X нь 1 үед y нь 2 гэж өгсөн байгаа. Тийм. Тэгэхээр x-ийн оронд 1, y-ийн оронд 2-ыг тавиул b-гээс өөр хөвсөгч бүгд яах нь мэддэхгүй биш. Бүгд ил тодорхой тоолчлоо тийм. За 3 дээр 3-ыг нэмэхээр 6 болно тийм. Харин хуваарьт байгаа b дээр нэмэх нь 2-аа тэнд адилтгалын нөгөө тал руу явах үржүүлээд үгүй. Тэгэхээр 2 дээр нэмэх нь 2b тэнцүү 6 буюу эндээс 2b маань 4 b тэнцүү 2 боллоо. За ингэхээр функц маань 3x дээр нэмэх нь 3-ыг хуваах нь x дээр нэмэх нь 2 боллоо. Тэгэхээр босон асимптот гэж юу хэлдэг вэ нөгөө тодорхойлох мужид орохгүй байгаа цэгийг яах нь хэлээд байгаа тийм. Тэгэхээр тоог тэг хувааж яах нь болохгүй. Тэгэхээр эндээс x дээр нэмэх нь 2 нь тэг биш байх хэвээр буюу тодорхойлох мужид тэг биш харин босон асимптот маань x дээр нэмэх нь 2 нь тэнцүү тэг гэсэн тоолох. За нэмэх 2-оо хойш оруулаа хас 2 боллоо x тэнцүү хас 2 буюу манай зөв хариу маань D хариу боллоо. За дараагийн бодлого харъя. А хэлбэрийн за хэлбэрийн бодлого бодолт нь за 24 бодлого нь логарифм 2 суурьтай 3-аас асах нь 2x нэмэх нь логарифм 2 суурьтай x тэнцүү тэгшний шийдвэрийн нийлбэрийг олгож байна. За бодлтыг харъя. Логарифмын арын илэрхийлэл тгээс ирс их байна. Тэгэхээр 2 дугаар логарифмын арын илэрхийлэл нь x нь тгээс их байна. За дахиад 1-р логарифмын 3-аас нь 2x нь бас тгээс их байна тийм ээ. За ингээд хойдлын логарифм 2 суурьтай x-ийг хоошоо оруулчих. Эхний бодлого маань харагдаж байна тийм ээ. Тэгвэл энэ логарифм 2 суурьтай 3-аас нь 2x тэнцүү хасах логарифм 2 суурьтай 3-аас 2x болчихдог. Тэгэхээр энэ хасах тэмдэг цаад болж байна тийм. Тэгэхээр хасах тэмдэг гэдэг маань арын илэрхийллийн зэрэг болж ордог тийм. Арын илэрхийллийн зэрэг болж. Тэгэхээр x-ийн хасахны зэрэг гэдэг маань нэгийг хуваах нь x болчих. Тэгэхээр одоо энэ логарифм 2 суурьтай логарифм 2 суурьтай логарифмыг адилхан байгаа учраас шууд арын илэрхийллийн хооронд нь ячиж тэнцүүлж. За эндээс тодорхойлох мужи өгсөн байгаа тийм. X нь тгээс ирсэг байна. Тэгэхээр энэ бутархан хуваар тэгтээ тэнцэхгүй юм чинь шууд ижил хуваар өгөөд хуваараа ичиж яах нь болно. За эндээс 3x-с нь 2x квадрат нэгтэй тэнцүү буюу нэг тал руу хойшоо оруулах ялангууд 2x квадратаас асуун 3x нэмэх нь нэг нь тэгтээ тэнцүү болно. Энийг үржигдэхүүн болгон зарчмаар бодсон чинь 2x-с нь 1 x-с 1-ийн үржүүр нь тэг боллоо. Эндээс x тэнцүү 1 x тэнцүү 2-ын 1 гэсэн 2 хариу гарлаа. За энэ маань бол хоёулаа тгээс их орлуулаар шалгах юм бол 3-аас асахад хоёулаа тгээс их гарч байгаа учраас хоёулаа манай хариу. Тэгэхээр энэ шийдүүдийн нийлбэрийг 1 дээр 2-ны 1-ийг нэмээд 1 бүхэл 2-ны 1 буюу 2-ны 3 буюу А хариу маань